За ер нь юм байна. Монголд ингээд crime одолжин, за элдвүүдийн одоо яриа тийм ээ. Ховжигууд одолжин, явдлууд одолжин. Хиний гэр бүлийн түүхэд болчихсон. Тэгвэл нэг мэдээлэл хүчигсэн мэднээс явахгүй гэж. Яагаад гэвэл одоо өөрөө мэдчихгүй дүн төрхөө байцсан шүү. Яаж ч үгүй entertainment мэдхийн өндөр төрсэн байна. Энэ видео хийж байгаа шүү заяа. Яц утс гэдэг ба. За Procter & Gamble гэдэг лого 1932 онд хийгджээ. 13 одоор хүрээлэгдсэн сахалтай үнээс символ дүрсийг танилцуулсан байна. Тэгээ энгийн мэт боловч энэ лого нь удалгүй хувилдааны онолуудын байгуулсан юм байна. Зарим хүмүүс одоо сахал дотор уруу 666 буюу антихристтэй холбоотой хараатны тэмдэг нухацсан гэж үзэж исэн бол мөн зарим нь чөтгөрийн ивэр, сатанизм 13 од нэлчлэлт 12-ийн нэг ишлэлийг доогөлсөн гэж тайлбарлаж байгаа гэсэн байна. За бүр оддыг холбож харахад 3 тусдаа 6-гийн тоо үүсэж исэн гэж хүмүүс одоо хэлсэн байна. Эдгээр буруудгалууд тэгээ тасралтгүй үргэлжилсээр компаниуд олон удаа ницаасан ч нэмэр байхгүй. 1991 он сатанизмын айдас оргил үедээ үржижсэн учраас хуучин логог мөн тэр чигт нь халаад энгийн P&G гэсэн лого болж хувирсан байна. За Monster Energy-гийн лого мөн адил сатанизмтай холбоотой онолуудын төвд орсон ба. Логон дээрх 3 сарвуу мэт зураас нь хоорондоо холбогдоогүй бөгөөд еврей хэлний VAV үсэгтэй төстэй харагддаг. Энэ үсгийн тоон утга нь 6 учраас зарим хүмүүс энэ V үсгийг 3 ширхэг 6-гийн тоо буюу сатанизмын тэмдэг гэж бас харсан байх шүү. За мөн тусдаа брендинг Unleashed the Beast дараатныг сул гэсэн үрээ одоо илчлэл номны ишлэлтэй холбоо үзсэн гинэ. Өөр нэг логондох өв үсгийн доторх хөндлөн тэмдэг нь лаазнаас уух үед уруу одоо загалмай болж харагддаг. Уруу загалмайг анх гэгэм одоо Питертэй холбон тайлбарладаг ч зарим хүмүүс антихристийн бэлэгдэл гэж үздэг гэсэн маань харин өөр тайлбаруудад энэ христийн шинтэй сатанизмтай холбоогүй эртний грек PHI гэж дурддагдсан байна. За Бразилийн Санта Катрина холбооны их сургуулийн дорн техникийн судалгааны үрэлэнгийн Пагадо мандаж буй нарыг дүрслэх зорилготой лого бүтээсэн гэвч одоо яг ямар дүрслэг нь ойлгомжтой баг. За 2005 оны орчим интернетээр шүүгэн тариад тэгээ сургуулийг үнэлээ эйгүү байдалд оруулсан гэж шүү. Үүний дараа тухайн логог маш хурдан сольжээ. За алдарт Apple компани хазуулсан алимтай логоч олон онол дагуулдаг юм байна шүү. Компанийн тайлбараар бол алимыг энтороос ялгахын тулд хатсан хэсэг нэмсэн гэдэг. Гэвч зарим хүмүүс нүунийг орчин үеийн компьютерийн эцэг гэгддэг. Alan Turing-тэй холбоотой тэрээр цианиттай алим хазаад Чадаски болсон үний түүхээ гэж хэлдэг юм байна. Мөн өөрөөр бол тайлбар нь Библийн Эден цэцэрлэгийн хоройтой жимс нэг Адам Ева хоёр энэс нийтэд анхны нүглээ хураасан. Тэгээ хүн төрлөختний одоо хоройтой мэдлэг рүү тэмүүлснийг илэрхийлдэг гэж шүү. Зарим бүр үүний бурханлаг төвшөнд хүрэх гэсэн одоо оккулт үзэлтэй холбоо тайлбарлсан байдаг юм байна. За мөн Google-ийн Play Store-ын гурвалжин логоч мөн адил Lucifer-ийн бэлэг тэмдэгтэй адилхан харагддаг шүүмжлэлт дагуулсан ба 2015-аас 2022 оны хувилбар нь 18 дугаар зууны чөтгөр судлалын номд гардаг станет хамгатай төстэй гэж яригдсан байна. Энэ тэмдэг зарим станист бүлгүүд Lucifer-ийг дуудах зан үйлд ашигладаг гэсэн байна. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс ердөө үнийг play button эсвэл давхцлаа гэж үздэг юм байна. 2012 оны Лондонгийн Олимпийн лого бол бүр хамгийн маргаантай логонуудын нэг байжээ. 2007 онд $400,000 өртгөөр бүртгэгдсэн. Энэ Neo маягийн хурц зэрмэгтэй энэ загвар нь сайн анзаарах юм бол одоо Simpson-ы Lisa Bart хоёрын нэг job маягийн дүрслэл гэж ярьдсан байна. Тэгээ телевизээр харахад нь эллипсийн таталт өгж байгаа үний дүрслэж байж магадгүй. 48,000 гаруй лого өөрчлөх одоо хүсэлтэнд гар үсэх зурсан мөн хувилдааны онолчид логон дотроос свастик дүрс харсан бод. Одоо Иран улс Zion гэх үг бүрдүүлж байна гэд Олимпик бойкотлох хүртэл сүртүүлж байсан гэсэн хэдий ч логог огт өөрчлөөгүй байна. Airbnb 2014 онд Belo нэртэй шинэ логогоо танилцуулжээ. Энэ нь харьяалал хүмүүс, газар орон байр, хайруулан эвсгийн нийлэмжийг харуулдаг ч интернет хэрэглэгчид арай л өөрөөр хүлээн авсан байна. Зарим нь B хэсэгтэй адилхан
T-тэй төстэй бүр Питер Гриффин ирүү шиг харагдаж байна гэж олжсэн байх шүү. Логог одоо илгэсэн Tumblr хуудас хүртэл үсээд мемус сошиалаар нэлээд тархсан байна. Зарим нь Motivation Anywhere-ийн логог одоо хуулбарсан гэж буруутгасан, зарим хүмүүс нь л ерөөхдөө шүү хэлэг хэрэгтний хэлбэртэй Master Design гэж юу гүйтсэн байх шүү. XCJ-ийн BNB логогоо хамгаалуулсан бүгдийн маргаан брендийн танигдах байдлыг илүү их өсгсөн юм байна. За Starbucks-ын лого ч муу олон томогтой. Компаниуныг 16 дугаар зууны Норвегийн модон сэлбэрээр санаа авсан гэсэн ч түүхэнд ийм сэлбэр байсан баттай баримт байхгүй. 1971 оны анхны логонд хоёр сүлтэй нүцгэл усын дагнаар дүрслэгдэжсэн юм байна. Зарим судлаачид энэ дүрийг Францын домгийн Мелюзен гэх эмэгтэйтэй холбогдсон юм байна. Домогт тэрээр хараалын улмаас загас эсвэл могоо хэлбэртэй болсон гэдэг. Төхөрөн түүнийг бол сатааны үр гэж буруутгаад дээрхтээ Мелюзен луу болоо хувраад нисэн отсон гэсэн домог байдаг юм байна. Мөн Starbucks логог 3-гаар нь харахад Baphomet төстэй хуцын толгой шиг харагддаг гэж ярьсан байна. Зя хуучин Gmail-ийн логоч фримасонуудын хэрэгэлдэг Royal Arch Apron гэх хормогчтой төстэй гэж маргаан тагуулж ирсэн юм байна. Ихэнх хүмүүс үүнийг санамсаргүй давцал гэж үздэг. Зарим нь бол нууц нийгэмлэгийн тохио гэж харсан ба 2020 онд Google логогоо илүү минимал болгож сольж шинжилсэн. Dirty Bird гэх үйлсийн фестивалуудад хоол үйлчлэгээ үзүүлдэг компани логоч маргаан бас үүсгэсэн юм байна. D болон B үсгийг хослуулсан загвар боловч яг сайн харах юм бол угаасаа Coke харагдаад байна л да. Тэгээ компани бол ердөө далавчтай азарган дахиад үзүүлсэн л гэж тайлбарлаад байсан. Тэгсэн ч хүмүүс шоол өөрөөр хүлээж авсан байна гэж шүү. За Америк нэгдсэн улсын Виржиниа мужидх Arlington Pediatric Center хүүхдийн эмнэлгийн лого. Хүүхдээ үг нь care хийгээд тэврээ зөксөж үцгийн дүрслэл харагдаж байгаа ч бас нэг өөр утга агуулсныг бүгдээрээ хараад мэдж байгаа. Тэгэд энэ дүр зураг нь хүмүүс таалагддаг учраас gas rebranding хийхгүй арай өөр утга агуулад байна гэдэг тэр дороо солигдсон гэж шүү. За үүнтэй ижилхэн Junior Jazz Dance Classes гэх бүжгийн сургуулийн сурталчилгааны алдартай болсон. Өвөг нь бол харахад хоёр бүжигч хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагдаж байгаа авч. Тэгээ негатив спейсээр нь солид харангуутын яг нэг эмхтэй үний цээж нүцгэн хэсэг харагдаж байна. За Cleveland Indians багийн одоо Chief Wahoo сахиус нь олон жилийн турш маргаантай байсан. Зарим хүмүүст бол бейсболын түүх нэг хэсэгт санагддаг байсан бол нөгөөдүүл нь уугуул Америкчуудын индианчуудыг доромжилсан хүүхэлтэй төр гэж ярьдаг байлаа. Гэтэ шууд харахад л тийм л харагчлаа л да. Эцэст нь энэ баг 2019 онд энэ логог халаад нэрээ Cleveland Guardians болгоод өөрчилсөн байх нэ. За Vermont-ийн агч сиропын нэгэн логонд модны сироп урсч дүрсэлсэн ч хүмүүсийн нүдэнд бол зүгээр мод руу шээж ууны дүрс шиг харагдсан. Тухайн үед их л шоологдчихсан байна. Hillary Clinton 2015 оны сонгуулийн кампанид ажлын логонд за улаан сум бүхий баруун тишгээ чиглэлээс ээж үсэг ашиглаж. Гэтэ зарим хүмүүс үүнийг улс төрийн баруун чиглэл рүү хөдөлж байна. Барууны төхөө бит ойлгосон ба зарим нь болохоор нөгөө ээж үсэг буюу health эмнэлгийг заах сэмэл тэмдэг шиг харагдаж байна гэж шүмжлэгдсэн байна. 1973 онд бүтээгдсэн Католик сүмийн Archdiocese and Youth Commission лого бас маш зохисгүй утга агуулгыг харагдж байна гэж ихэнх шүмжлэл дагуулжсэн байна. Хачирхалтай нь энэ лого Лос Анжелесийн Art Directors Club-аас шагнал хүрчээсэн нэлээд том лого байсан ч удалгүй олон хүний шүмжлэлээс болоод 1979 онд дахиад энэ логог солиод ашиглажээ. 2001 онд Шведийн үйл хөдлөлийн Locum компани 100 сарын мэдлэгээний карт дээр логогоо өөрчилж Оосхийг зүрхээр сольжээ. Гэвч англи хэлтэй хүмүүс үүнийг шинэ үг нь маш эвгүй утга агуулгатай илэрхийлжсэн болохоор солиод бас л өөр зүйлээр ашигласан байх шүү. I love com болгоо явчихжээ. I love what? Aunt Jemima бол Америк нэгдсэн улсын өглөөний цайны брэнд болсон. Логогоо арьс өнгөөр ялгуулсан хэвшимлээ ойлголтоор үнэлсэн гэж их шүүмжлэлт дагуулсан байна. Учир нь брендийн нэр нь Minstrel шоуны дуунаас гаралтай. Зүгээр шоун дээр хар арьстай өмсөх доромжсон байдал дүрсэлдэг байсан ба. Яг Харважийн нэг
мамил харагдаад байна л да. Олон удаа шинжилэл хийсэн ч брендийн өнгөрсөн түүхээс салж чадаагүй 2021 онд авч Jemima нэрийг бүрмөсөн солиод Pearl Miling компани болгож нэрээ өөрчилсөн байна. За Чех улсын томоохон хям үйлдвэрлэгч энэ компани логоч хүмүүсийг бас гайхшруулсан байна. Хоол үнсээс урьдчилахын оронд ерөнхийдөө хямны үйлдвэр хэрнээ хям идчихэж байгаа ш арай өөр зүйл санагдсан дүрслэлтэй байсан тул интернет хэрэглэгчдийн дунд шүүмжил хүртэж тухайн логогоос сольсон гэж шүү. За British Petroleum буюу BP компани 2000 онд 200 сая долларт зарцуулан байж шинэ лого танилцуулсан. Ногоон шарангийн нар мандж үсэг мэт үрсэлтэй харагдсан лого нь байгаль ээлтэй имиж бүрдүүлэх зорилготой байсан ч гэвч BP газрын тосны асгаралт байгаль орчны сүрлийн түүхийг мэддэг хүмүүс энийг зүгээр л green washing буюу одоо эсгсэн PR гэж үзсэн байна. Яг бол компанийн нэршил нь өөрөө түүх нь өөрөө нэлээд байгальд хороонулттой байсан. Учир бас логоны утга агуулгын түүхээсээ зөрөлдсөн нөхцөлд хүмүүсээс бойкотлж чаддаг байх нэ. За 1995 онд байгуулагдсан Porsche хиймэл дагуулын антины Monsanto компани логож санаандгүйгээр эвгүй зүйлтэй нэлээд төстэй харагдсан байна. Угаасаа харагдж байгаа урдлын антины уг антины тулгуур хэсгийг дүрсэлсэн байсан. Хүмүүс өөрөөр хүлээж авсан гэсэн идэж компани нөгөө хүртэл логогоо өөрчлөөгүй гүрээсээр байх нэ. За тэгээд миний сэтгэлээ гаргаж бэлдсэн энэхүү видеог үзсэн танд маш их баярлалаа. Subscribe дарахад бүүмэр дээр ашиг. Saraka whatever.